Сэлэнгэ аймгийн ногоочдын тариалсан органик хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа барилгачдын талбайд гарч байна. Тус аймагт органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан анхан шатны улам дунд хоршоо хамтран химийн бордоогүй цэвэр органик ногоог тариалж Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. Үзэгч таны харж байгаа энэ нарийн болон хүнсний ногоог Сэлэнгэ аймгийн Ерөө Шаамар зэрэг 11 сумын ногоочид эрүүл хөрсөнд тариалсан. Сэлэнгэ аймагт Адра Монгол олон улсын байгууллагаас органик хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. 2021 он хүртэл хэрэгжих төслийн хүрээнд 288 га талбайд цэвэр органик хүнсний ногоог тариалахаар төлөвлөжээ. Төслийн эхний үр дүн өнөөдөр үзэсгэлэн худалдаагаар дэлгэгдээд байна. Сэлэнгэ аймгийн органик хүнс үйлдвэрлэж байгаа ногоочдын маань үзэсгэлэн худалдаа 8 сарын 22-наас 10 сарын 15-ны хүртэл явагдана. Үүний хувьд бол жижиглэнгээр зарагдж байгаа уламжлалт ногооноос бол 300-аас 500 төгрөгийн л зөрүүтэй байгаа. Бид бол яг химийн бордоо болон бусад юу хэрэглээгүй. Монгол улсын иргэдэг эрүүл органик хүнсний ногоогоор хангах ажил Сэлэнгэ аймгаас инх үйлдэлж байна. Органик хүнс тариалах төсөлд 920 ногооч хамрагджээ. Үүний 300 жижиг талбай тариалалт хийдэг иргэд байгаа юм. Тухайн ногоочдын ногоо тариалдаг хөрс болон уснаас төслийн зохион байгуулагчид дээж авч органик хүнс тариалах боломжтой иргэдэд 11 төрлийн үр өгчээ. Энэ хүрээнд ногоочид төслийн хяналтанд дор ногоогоо органикаар тариалж эхлээд байна.